За сайн өдрийн мэндэ. Тэгээ өнөөдөр би нэг эдгэрлийн тухай ярмаар санагдаад. Тэгээ эдгэрлийн гүн ухаан гэж нэрлэх гээд чихтэр арай томчих гээд. Тэг яг төр одоохондоо эдгэрлийн философи гэд нэрлэлжээ. Тэг их Монгол улсын үед одоо юу гэдэг те их Монгол улс сэргэн мандсан, их Монгол улс болсон гэдгийнхаа нотлогыг юу гэхээр эмнэлэггүй, цагдаагүй, шоронггүй байсан гэсэн ийм л гурван шаардлага тавиад байгаа юм. Тэгэхээр хүн болгоно нь эрүүл байсан эсвэл өвдвөл маш хурдан хугацаанд эмнэлэгт шаардлагагаар хүн болгон өөрөө өөрийнхөө өвчнийг хариуцж чаддаг байсан гэсэн тийм санаа байгаа. Тэгээ саяхан нэг одоо статистикийн тайлан гэдээ харж ахтар чинь тэр сая нөгөө хүн илрүүлэлт гэдэг янз бүрийн шинжилгээний дүнгуудыг ингэ нэгтгсэн статистикийг харж ахт манай хүн амын баг 66-7% баг 70 шахам хувь нь ямар нэгэн суур өвчний шалтгаантай өвдөж байгаа өвчнөд. За тэгээд бүр 20 орчим хувь нь ч байдаг юм уу ер нь байнгын эмнэлгээр явдаг одоо юу гэдэг нь те хүндэрсэн барьсан юм ханиад өвчин юу гэдэг нь байнга өвчин нэрвдэмхий тийм эмзэг давхар болсон. Нэг 20 чүүтэй чайтай хувь нэг яг уу одоохондоо бол эрүүл. Тэгтээ магадгүй өвчгөд бэлэн гэсэн нэг иймэрхүү дүн харагдаад байгаа юм. Тэгээ эндээс ерөнхийдөө дүгнүүл юу бидний нөгөө нэг тийм сэргэн мандалтын тухай улс орны өөдөн дотох тухай асуудал биш. Одоо бол Монгол улс хүн ардаа яаж эрүүл байлгах вэ? Яаж эрүүлжүүлэх вэ гэдэг том асуудал. Энэ нь өөрөө юу гэдэг нь улс орны болон айл өрхийн төсөвдөр асар их том дарамт болоод. Тэгээ нэг жоохон ингээл амьдралах өөдөн татах гал ажиллаж хөдөлмөрөл 5 цаас хурааж тэр нь буцаад нөгөө өвчнөө эмчилгээд зарцуулагдал буцаал гардаг нэг тийм үр дүнгүй цаг нөхцөөсөн бүтээл муутай хөдөлмөрийн үр шим болчих. Ийм аюулын босгон дээр ирсэн байгаа юм. Тэгэд энэс гарах зайлсхийх ямар боломж байна? За магадгүй одоо тэнгэр үзэл ярьж байгаа энэ хүмүүс ямар хувь нэмэр оруулж болох уу гэл ингээл янз бүрээр бодож үзэж байна л та. Тэгээд нэг гарц гаргалгаа шийдлийн тухай саналаа болцох гэсэн. За өвчин гэж одоо ингээд сайн гэж сонирхоод үзэхдээ энэ бол миний хувьд бол өвчин гэдэг бол боловсролын дутамгшил гэж оншилмоор санагдаж байгаа хгүй. Боловсрол мэдлэгийн дутамгшлаас шалтгаалж байгаа юм байна. Чи өвчин тусцсан бол чи өөрийгөө хөгжүүлэх, боловсруулах тийм болжээ, тийм дохио ирж байна. Тийм шаардлага над дээр тавигдж байгаа юм байна. Ухрах газаргүй энүүнийг төр аргалах ч гэдэг юм нөгөө өөлийн үрийн төлөөс гэдэг шиг аргалах, зохицуулах ямар ч боломж байхгүй. Чи өөрийгөө хөгжүүл, өөрийгөө чадахжуул, сур, боловсрал гэсэн тийм мессеж ирж байна л гэж ойлгомоор тийм зүйл харагдаж байна. Хэрвээ тэгэд үзэх юм бол их Монгол улс яаж эмнэлэггүй байсан бэ гэдэгтэр нийт ард түмнийхээ оюун сэтгэлгээг эрүүл болгож чадсан л байгаа юм болоо да. Харилцаа хандлагыг эрүүл болгож чадсан байна. Дадал зуршлыг эрүүл болгож чадсан байна. Орчныг эрүүл болгож чадсан байна. Идэх уух юм эрүүл болгож чадсан байна. Тэгээ тэнд ерөөсөө тийм өвдөх шаардлага байхгүй, шалтгаан байхгүй болгоод тажигдэр хүмүүс өөрөө ирэхгүй эрүүл байхаас өөр аргагүй гэж. Тийм нөхцөл байдал үүссэн байна. Тэгээд нодлон жил, уржинан жил, 2 жил би нэг жоохон жаягийн тухай ярьсандаа манай зарим сонсогчид анзаарч магадгүй дээ. Эвийн дор хүч буулгах 9 жаяг, их нэгдлийг үүтгэх 9 жаяг гэд. Энэ их нэгдлийг үүтгэх 9 жаягийн нэг нь өвдөхийг хориглоно гэсэн нэг жаяг байгаа. Энэ жаягийг их Монгол улсын тэр тухайн үед мөрдөгдөжсэн тэр жаягаас авсан зүйл байхгүй. Тэгээд энэ жаягдаа би өөрөө суралцах гэж жил гарan 2 жил шахаа одоо хичээж ойлгож нөгөөт их өөрийн дадал хөвшил болох гэж ажиллах явцдаа ойлгосон хэд хэдэн зүйл байгаа юм л да. Тэгээд нийт хүн амын 60-70 орчим хувь нь одоо ямар нэгэн байдлаар өвчний голомттой болцсон бол энүүнийг эдгэрүүлэх энэ философик гэхдээ эмч биш шүү. Тэр нэг өвчнөд нь ажилтдаг хүмүүс биш. Нийгмийн тэр нэг соёнгийн гэрлийн зөв философи, зөв үзэл санаа, зөв итгэл үнэмшлийг ярьдаг тийм зөвлөхүүд, сургагч багш нар ураг удам болгонд байх ёстой байна да гэсэн тийм бодол төрөөд өнөөдрийн яриаг хийж байгаа. Тэг яг өнгөрсөн 7-8 жилийн хугацаанд олон хүүхдтэй золгосон, эрдэмтэн мэрэгдтэй золгосон, учирсан, ярьсан, хөрсөн, сонссон юм гээд нэгтгэхэд өгнөд бацаад үзэхэд бол маш их юм байна. Тэр гал бүлүүд дээр, эмч нар дээр, лам нар дээр, хотог тавилгаадууд дээр, эмнэлэг дээр байгаа ерөнхийдөө хүмүүстэй харилцаж байгаа эмчилгээний арга барил, хүмүүстэй харилцаж байгаа арга барилыг харахад тэд нар
заавал ямар нэгэн зүйлэн дотоо иж бүрэн болж чадаагүй байна. За магадгүй орчин үеийн анагаах ухаанд уг нь сэтгэл зүйтэй, дотоод итгэл үнэмшилтэй тэр одоо юу гэдэг нь дадал ертөнцтэй харилцдаг аргачлалыг нэмчүүл үнэхээр болмоор. За энэ үздэг, хардаг, мэргэлдэг, түргэлдэг, застдаг, янзлдаг хүмүүстээр бас энэ орчин үеийн анагаах ухааны, орчин үеийн шинжлэх ухааны ололт амжилтуудыг тэд нар суралцжуул нэг бүтэн болоод дүүрчмаар ингээд тус тусдаа нэг хилтерхийг барьчаад тэрүүнийга би мундаг болсон. Энэ хамгийн төгс гэдэг ингээд тойроо суугаад байгаа нь бас энэ монголчуудын эрүүл зөв хөвшилтэй амьдралд суралцахад маш их садаач болоод байж магадгүй. Тэр нэг хүмүүсийг өөр дээрээ очиад гацаачаад байна. Тэгэд ажиллаж байгаа нь бол маш сайн л да. Тэгтээ бүрэн биш зүйлүүд л байгаад байна. Тэгэд бүрэн бүтэн зүйл байж ижил энэ өөрөө одоо юу гэдэг нь нэг бүтэн хүний тухай асуудал яригдах гэдэг шүү дээ. Одоо орчин үеийн анагаах юм бол илэгний, бөөрийн, уушигны, нүдний, хумсны, үсний гэдэг ч юм уу тус үрдэ эмчтэй болцсон. Тэгээ чи хэдий ч нэг ганцхан бөөрийн эмч, бөөрөө эмчлээд бүхэл бүтэн цаагц шалтгаан уг язгуурыг ойлгож мэдэхгүй бол тэр бөөрийн тухай үедээ намживч нийт нөгөө биеийг нэрүүлжих, баланс тэнцвэржих нөгөө тэнцвэрийг хангах тэр боломж болцсон юм болцсон. Тийм л байдал харагдаад байгаа. Тэгээд би нэг хэдхэн яг энэ эдгэрлийн философи гэдэг чиглэлээр нь хэдхэн гарын шав гэж байгаа шиг тийм хүмүүс бэлтгэм билүү гэж бодож байна. Тэгээд магадгүй нэг юм уу, хоёр ч юм уу эсвэл мэдэхгүй 7 хоногт нэг 2-3 удаа уулзч ярилцдаг. Би өөрт байгаа сонсон, ойлгосон, мэдсэн зүйлээ хэлье. Тэгээд нэг бас нэг тийм эдгэрлийн хөтөлбөр болгож хэрэгжүүлж боловсруулах хэрэгтэй. Тэгээд цааш нь одоо түгээн дэлгэрүүлэх маш олон сургагч багш нарыг ураг удам айл болгонд одоо тэрийг ингээд нэг тийм нэвтрүүлдэг тийм зүйлийг хийх тийм санаа байна. Тэгээд тэгжил одоо юу гэдэг нь энэ нөгөө хүн амын 60-70% нь ямар нэгэн өвчний суур голомттой болцсон үед бол энэ олон одоо юу гэдэг нь Монголд ямар бизнес цэцгэлж гинүү гэдэг тэр эмнэлгийн бизнес л цэцгэлж гин. Цаашдаач ойрын 20 жилдээ эмнэлгийн бизнес л цэцгэлэх үндсэн. Тэгээ нөгөө насаараа амьдралаа зольж олсон бүх эрүүл мэнд оюун сэтгэлгээ золж олсон 5-10 цаасаа хэдийн эмнэлгүүдэд өгнө гэд нөгөөдөл нь тасч хүлээгээд том нүсэр эмнэлгүүд барай сууж идэг. Тэгээд яг энэнд л чадлаараа бас хувь нэмэр оруулах, энээс гарахад чадлаараа хувь нэмэр оруулахыг л хичээж байгаа хичээл. Түүнээс би бол эмнэлгийн тухай, анагаахын тухай, өвчний тухай нэгч судалсан, сонирхсон, огт сонирхдогчгүй. Гэхдээ надад юу байна вэ гэдэг тэр бид нар өвдгийг хориглоно гэдэг жайгийг өөртөө мөрдөг болгож байгаа эргэн тойрны хүмүүстэй ч шаардж байгаа. Тэгэхээр бас одоо юу гэдэг нь тэр хүмүүс маань одоо юу гэдэг нь надтай хамт энийг тийм монголчуудаа сэрэх, соён гэгэрүүлэх, эрүүлжүүлэх энэ үйл хэрэгдэл одоо хамтдаа зүтгэх гэсэн нэг тийм одоо эрхэм зориг гэдэг юм уу да тийм бодлыг сэтгэлдээ тээж ороод ирвэл тэдэртэйгээ ингээд хамтраад нэг жил зурлалдээ шүү цаг хугацаа 7 хоногт нэг 3 удаа боломж цагуудыг хэдүүлээд тохирж байгаад боломж цагуудаараа би тэгэд өөрийнхөө сурсан, мэдсэн, сонссон ерөнхийдөө нэг тийм эдгэрлийн философи гэдэг тэр нэг тийм сэтгэлгээ, нийгмийн харилцаа, хандлага талынх нь зүй тогтол байна гэж ойлгоод тэгэд энүүнийг цаашаа түгээн дэлгэрүүлэх үйл хэрэгт хамтдаа хүчин зүтгэх гэсэн нэг тийм цөөвтөр хүнийг өөрийнхөө шав болгож авах тийм сонирхол байна. Тэгээд холбогдорой би өөрийнхөө утсыг дугаарыг тавьчин. Тэгээд утсаар холбогдорой. Тэгээд хэдүүлээ нэг жоохон гээд ажиллаад үзье гэж бодож байна. Жоохон цаг зав зарцуулах боломжтой байвал зүгээр насны хувьд бол нөгөө 45-50-аас дээш настай байвал бүр сайн ч гэх юм уу нэг иймэрхүү шаардлагатай маар байна. Өвгдээцтэйг ураг удмын холбоот тогтооцсон бол сайн, анагаахын мэдлэгтэй бол сайн. Ер нь нэг тийм нийгэмд нэг идэвхтэй ажиллая гэж бодож мөрөөдөд нэг аргаа олохгүй болж байгаа бол маш сайн. Тэгэд ер нь нэг жоохон тийм хүчин зүтгэл гаргаж ажиллах тийм бодолтой тийм хүмүүстэй хамтарч ажиллаж би өөрийнхөө сонсон, дуулсан, мэдсэн бүх маш дамжуулмаар байна. Тэгээд энэ эргэн тойронд байгаа маш олон чадвартай, чадaltaй энэ чиглэлээр ажиллаад мэргэсэн тэр хүмүүстэй бас уулзж учруулж нэг тийм супер зөвлөх, супер суртлах хуулагч гэдэг шиг тийм хүмүүсийг бэлдэх бодолтой байна. Тэгээд та бүхэн сонирхож байгаагаар холбогдно зэ. Баярлалаа.